Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ захиалсан юмнуудаа бүгдээр unboxing хийх гэж байна. Шин бол яг хүмүүс бүгдээрээ мэтгэл ахалтай гэхдээ хятадын зогс тийм онлайн дэлгүүр агаад дотор нь маш олон төрлийн маш олон дэлгүүрүүдтэй. За нэг юм байгаа. Ялаад нэг 5-6 хонжин. Тэгээд өнөөдөр дөнгөж цай манай гэрт ирлээ. Ихтэй аюу олон юм захиалсан юм шиг санагдаад байсан чинь жижиг юм гэдэг. Шиний давуу тал бол мэдээж маш хямд. Тэгээ хүргэлт нь бас тийм ч удахгүй байгаас. Гэтэл нэг 7 хонд юм да. За эхлээд эхнийх нь бол ийм утасны кейс байна. 13 таа авсан ийм хөрхөн багаад. Нүг барарарара. Үнийг би давхар хэлээд явъя за. 232 yen юм байна. Монгол мөнгөөр энд гараад явна. Ямар хөөрхөн. Инста хөөрхөн ирсэн байж тээ. За энэ болохоор би 11-т авсан. 11 Pro авсан байхгүй юу? 11-ийг Монгол руу дүүрүүгээ явуулах гэж байгаа байхгүй юу? Тэгээд ийм заяа. Инста амар хөөрхөн юм байна. Бас яг саяных шиг ийм завгартай заяа. Тэгснээ ингээд ардан дүү бид хоёрын хамт авахулсан зураг байгаа байхгүй юу? Ийм хөөрхөн. Би нэг 11 аваад ирээ за. Энэ давхар кейстэйс юм байна. Вау, ямар хөөрхөн, ямар охинлог юм нардаа. Ямар хөөрхөн. Энд дээр ингээд хамт авахулсан зурага customize хийгээд оруулсан юм. Хөөрхөн байгаа гэдэг. Тэ хөөрхөн юм байна. Энд би 10-аас татлаа тэгж оноо өгөхгүй. Тэр миний сэтгэлд амар хөөрхөн хүрч байна. Тэ хөөрхөн. Амар тийм cute байгаа тэ kawaii. 332 yen. 10 нөгөө шинэ утсандаа кейс аваагүй гэж бодоод байсан чинь ийм кейс авсан юм байна. Би энийг хийгээд дараа нь зургийг оруулъя. За энэ болохоор юм зүгээр силикон. Тэгээд ер нь ямар цэвэрхэн хөөрхөн харагдаад харна авсан. Энэний үнэ нь 272 yen. Гэтэ миний санахаар Японд ирээд шин тэгэхэд бүр үнэхээр амар өмнөөсөө ч хямдхан байсан байхгүй юу. Тэгээд Америк түрүү ондохоо импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнээс авах таксаар нэмснээс болоод шин үнэ нэмсэн байхгүй юу. Гэтэ энэ ч гоё юм байна. Би нэг хийгээд хажууд нь зургийг оруулъя. За би яагаад гэвэл одоо утсаараа бичлэг хийж байгаа болохоор ер нь эхлээд авсан кейсүүдээ харуулад явчих. Дараагийнх нь болохоор би iPad-д кейс авсан байхгүй юу. iPad-а би аваад 3 жил болж байна. Keyboard-оо ингээд хэрэгжилждэг. Keyboard-тай болохоор ингээд хүнд болсон. Keyboard-тай ашиглах нь багассан болохоор зүгээр юм силикон кейс аваад хийждэм үү гэж бодоод тэгээд нөгөө үзэг гэдэг штэ үзгээ iPad-ны үзэг нь ингээд дээрээ тогтдсон штэ. Тэнгүүд ингээд ийшээ тийшээ авч явхад ч юм уу эсвэл ер нь л гэрт байхад энэ нь ингээд одоо унчаад өөрөө авчаад ингээд энэ тэнд аваад тавьждаг байхгүй. Тэнгүүд үзэг нь ер нь жоохон амархан болохтой амархан болцсон байхгүй юу. Алга болохтой амархан болохоор нь би юм үзэгч ордог. Тэгээд ер нь keyboard гараа хөнгөн юу авъя гэж бодсон юм. Силиконы кейс авъя гэж бодсон байхгүй. Энэ ардаа юм камерныхаа юутай бас хамт ирд юм байна. Скриншот хийсэн аа. Ямар. Янз бүрийн нуглаасаараа ингэж тогтоодог. Шинийхэн зүгээр бэлэн зураг оруулчих. Минийх нөгөө юм цэнхэр өнгөтэй болохоор яг ийм л би бол амар гоё пинки тийм юм амар л байсан л та. Цэнхэр өнгөлийн илүү зөх юм санагдаад энэ 1305 yen болсон байна. За дараагийнх нь болохоор энэ нөгөө би түрүү бичлэгэн дээр даалт маань фейлдсэн штэ. Тэгээд би юм наалт ахиж авсан. Зүгээр нөгөө шилэн наалт хажуунаасаа харагддаггүй. Юунд авсан байхгүй чихвчэндээ юм кейс авсан. Чихвчний янз бүрийн зураг чимэглэлтэй амар олон кейсүүд янз янзаараа байд юм байлээ. Гэхдээ тэднэр нь яг нөгөө silver өнгөтэй нөгөө Air Max дээр л амар гоё харагдахаар AirPod Max тэрэн дээр л гоё харагдахаар байсан байхгүй юу. Уул нь тэднийг би амаарласан. Өөр өнгийн гар ч юм уу эсвэл зүгээр тийм кейс авчиг гэхээр яг энэ хэсэг нь ил гарна. Энэ хэсгийн хамгаалалт, энэ хэсгийн хамгаалалт тийм кейс л байдаг болохоор энэ хэсэг нь ил гарахаар одоо ягаан кейс хийлгэхэд амар тэнэг харагдах байхгүй юу. Тийм болохоор би зүгээр ийм силиконын кейс аваад
Тэгээд өөрөө дараа стикер ч юм уу янз бүрийн гоё чимэглэг санаа гарвал чихвчин дээрээ зогцгоц дараа нь чимэглэлчий гэж одоо тийм юучгүй тунгалаг кейс авсан байхгүй юу. За хийцэн тал нь ийм харагдчихэв. Хийгээгүй тал нь ийм. Гэтэ яг ингээд хийгээгүй байхдаа бол амар гоё харагдаж байгааз. Кейс хийгээд авахны шалтгаан байхгүй л дээ зүгээр ингээ арай өөрөөр стайл хийхмээр ч юм уу санагдал гэж бодоод ингээ авсан юм. Дараа нь дайсогоос ч юм уу ханагтгээс энэ стикер олоод хийчин шүү дээ. 253 yen байсан юм байна. За дараагийнх маань болохоор ийм чолк байгаа байхгүй юу? Энэ чолкийг би яг гэж авсан бэ гэхээр зүгээр тийм нөгөө Япон охтуудыг дөөрайгаад мейкап хийгээд ч юм уу эсвэл өөрийгөө яг Япон охин шиг болгодог. Бичлэг хий гэж одоо би ингээд юу авсан байхгүй юу? Чолк авсан. Ингээ харахад бол миний өсний өнгөтэй нэг амар зүрхгүй харагдчихна. Тэгэд энийг бол би яг бичлэг дээрээ л зүйл үзүүлэе гэж бодож байна. Энэний үнэ нь 260 yen. За би тэгээд өсний ийм хавчаар авсан. Тэгээ энийг би нэлээд томыг авчлаа гэж бодсон чинь амар жижиг юм байна. Миний үсэнд багтахгүй хаа. За би ч гэсэн зүүж. 191 yen-ийн хавчаар юм байна. Ер нь амар шингэрчл байгаа л да энэ дээрээ тусунаад гэхдээ урт болоход үе юм үснээр амар шингэрсэн шиг санагдчихлаа. Энийн дараа багтчих юм шүү дээ. Тэг бас арай багтсангүй ийм харагдаж байгаа даа. Харагдсан уу? Арай яг бүтнээрээ ингэж гоё атгаж чадахгүй юм байна. Минийх тэгээд ингэж урт ургацсан болохоор бас амар бүгднгийн хүрхгүй юм байна. За зүгээр ингээл хагас тутвал авчвал юу ингэхээс. Гэтэ яг үндэ ингэж том хавчаараар ингэж хагас авчихвал айгуу дугаар идэх. Өдөртөө авсан дээр гэж би мэдчихлээсэн л да. Гэхдээ л авсан юм аа. Саяных бол жоохон best of money л. Энийг бол би угаасаа зүгээр хэрэггүй юм би мөнгөө зарцуулж байгаа гэдэг ухамсартайгаар авсан нэг зүйл баггүй юу. Энэ нь юу вэ гэхээр мөсний хавчаар заяа. Би та нарт зөөж үзүүлье. Энд дээр л жоохон болол харагдчих. Нэг цохгүй байгаа юм шиг надаа. Тэгвэл 228 yen 50 байгаа. Зүгээр л энэ цагаан 50-аар би нэг яах гэж авсан бэ гэхээр энэ ихтэй миний боцноос амар жижиг юм аа. Тэ нэг угсраа зургийг нь оруулъя. Манай гэр дутагдаад байсан нэг юм нь миний самны 50 ахгүй. Би самандаа би 50 хүссэн. 50 тэ болохыг хүссэн. Тэгээд би нэг авсан юм. Энэний үнэ нь 463 yen. Зүгээр юм пявран юм 50. Тага. Энэ юу вэ гэхээр энэ ямар амар том юм. Окей. I got it. Окей. Энэ болохоор юу вэ гэхээр юу шиг харагдаж байна вэ? Кошлак гэхгүй юу? Кошлак. Энийг би яагаад авсан бэ гэхээр энэ одоогийн хэрэглэж байгаа кошлак энэ гэхгүй юу? Энд ингээ хэрэглэнгүүд за амсар нь нэг амар том биш байгаа штэ. Тэгээд ийм нөгөө нэг тунгалаг өнгөтэй биш болохоор доторх нь ингэж харагддаггүй ийм зүйл болохоор энэ жижиг юм дотор ингээл амар ингээл өнгөл ухдаг заяа. Одоо жишээлбэл миний хөмсгний будаг гэхэд ингээл би ингээл ухаагаал энэ амар хэцүү. Тэгэнгүүт би ингээд энэ дэлгэмэл ийм захиалсан байхгүй. Одоо энэ дотроо би хамаг нүрнийхээ бүтээгдэхүүнийг ингээд хийж байгаа л яга би ингээд хамхиал тэгэл ингэж юм шиг байна. Тэгэд ингээд нүур будах болохоро ингээд задлал. Задлал доторх юмнуудаа ингээд бүгдийг дийлгэж харж байгаа л нүрээ будчих юм амар байгааз. 300 yen-аар авсан юм байна. За дараа нь болохоор би ийм эмэгнүүд авсан юм уу? Энийг хөөхөн л шүү. Би энэ эмэгнүүдэд нэг амар итгээгүй л дээ. Энгийн үед ингээд эмэг зүүдэг
өгөхгүй ахгүй юу. Гэсэн аягүй харшилдаггүй материалаар хийсэн эмэг зүйлээ гэж бодоход ер нь бол би тань өрөөс өнгө хайчдаг байхгүй юу. Тэгээ тэрнээсээ жоохон төвөгшөөгөөд ч юм уу эмэг ерөөсөө зүүдэггүй. Тийм болохоор би зүгээр шинээс эмэг аваад эмэг зүүх хэрэгтэй үед гарч байгаа штэ тэр үеүдтэй би зүй гэж бодоод ийм хоёрыг авсан юм болов. Энэ болохоор ийм би удахгүй энд нөгөө монголчуудын намрын баяр гээд одоо монголчуудын баяр болгож байгаа байхгүй. Тэрэн дээр би дээлтэйгээ хослуулаад энэ дээлний нөгөө эмжээрийн төр улаан болохоор ийм улаан эмэг авсан. Тэгээд би зүүд үзүүлэх үү. Би чон залхуураад байна. Би нэгтлэн нэг зүгөөд үзүүлж. Одоо ийм байгаа штэ. Ийм ингэж нээдэг юм уу? Ингэж араас нь. Мөрий олтлоо ингэ дэш нь татаж нэгтгэх юм. Буцаад эхлээс. Ингийн үед бол би угаасаа эзэж ийм эмэг зөөхгүй болохоор авсан юм. Би тэг одоо зүгээ харуулах гэсэн шүү дээ. 131 yen. Гэхэд бол амар хөөрхөн байгааз. За болохоор би бас хэрвээ одоо ийм улаан өнгө надад онцгүй харагдаад жоохон санагдах юм бол зүүж болох юм байна гэж авсан. Энийх нь үнэ нь болохоор вэ штэ тэ 174 yen. Гэтэ надад ийм сонжруу ийм цогтгүй юм болов. Өнжөө шүү сонжруу гэх шиг ёо. Амар монгол хүнээ алдсан юм бэ. Эмэг зүүдгүй болохоор би Багдад ч гэсэн ерөөс нөгөө бүжиглэх өнтер болохоор л эмэг зүүдэг ахгүй. Тэгээд миний ингэж чих байж байгаа л бүтүүрчин за. Энэ юм байна. Энэ амар хөөрхөн л эмэг байна те. За хоёулаа л надад амар хөөрхөн санагдлаа. Алин ч зүсэн миний чих амар харшлах болохоор. Тэгэл амар богино хугацаанд л зүгээл тайлхалах л та. Энд ирснээсээ хойш балетанд явж байгаа байхгүй юу? Ирснээсээ хойш биш энэ газар нүүж ирснээсээ хойш тэгээд ийм балетын өмсгөл авсан дээгүүрэх юм авсан. Энийг би өмсөж үзүүлэх юм би жоохон залхуураад байна. Одоо энэ парламентын миний дотор нь хийд юм байна л та. Нэмэр хөөрхөн өнгөтэй болохоор хөөрхөн санагдаад авсан. Энэний үнэ нь 1947 yen. Миний өнөөдөр авсан юмнуудаас хамгийн үнэтэй нь баг тийм байна одоогоор. Тэгээд дараа нь би нэг юм оймс авсан. 222 yen. Балерина авсан. Тэгээд балерина дээр өмсдөг юм уу гэж бодсон. Балерина капучино мини. Тэгээд өнөөдөр миний хамгийн сүүлд авсан зүйл бол 1784 yen-ийн ийм кардиган байгаа. Балетын дээгүүр хийсэн шүү дээ. Тэрнээс гадна одоо авсан миний ганцхан өмсөх хувцас гэх юм уу? Яг өдөртөө өмсөх хувцсны төрлийн зүйл. Юу вэ? Энэ миний боцноос ерөөсөө амар сонин шар өнгөтэй юм. Энэ зурган дээрээс өөр байна те. Амар сонин өнгө, тийм амар сонин өнгөтэй. Ингээд Японд ирээд одоо Монголд ерөөсөө Тему орж ирээгүй байсан. Онлайн ингэж гадаадаас худалдаа авалт хийх боломж ер нь амар бага байсан ч амар тэр нь төвөгтэй. Ирээд анх ингээд Темугээс би ингээд ах юм захиалаад шиэнээс ингээд хувц центр захиалаад ихэндээ бол яг үнийг хэлэхэд би донцсон байхгүй. Ягаад гэвэл хад амар амархан зургийн үзэл ревю нуушаал хүрээдэр нь хоёртой амар хямдхан. Тийм болохоор надад таалагдаад ингээд ойр зургийн хувц сунаар айгу авдаг байсан. Донцсон гэж цаашаа тийм амар их л авахгүй. Гэхдээ ер нь шиэнд ч гээл байсан байхгүй. Тэгээд би ингээд за 1 жил боллоо, 2 жил боллоо. Ингээд ойрд юу хараад байгаа вэ гэхээр шиэнээс авсан хувцснууд ер нь дэлхийн амар чанаргүй. Азан тааруул айгу чанартай юм бол ер нь жишээлбэл одоо миний гэрийн хувцс амар чанартай энэ хаашаа ингээд ерөөсөө ингэж будаг гардаггүй. Би нэг бараг 6 сар 7 сар бараг өдөр болгон гэртээ өмсдөг байхгүй. Тэнгүүд ингээд материалын хувьд ч тэр айгу гоё дааван гоё материалтай. Одоо нэг джинс өмдөг байхгүй. Тэр джинс өмдөгийг бол би баян өмсдөг гэсэн ингээд би энд амар гоё сууж өгдөг материал гоё зөөлөн маш таалагдсан бүтээгдэхүүн бол маш цөөхөн байна. Энэ одоо би ингээд хоёрыг ингээд дурдж байгаа штэ. Яг нь цааны ганц хоёр бол байгалийн хувьд бол байгалах гэхдээ яг миний бүх авсан худалдаа авалт
тоо хэмжээний хувьд бол яг миний сэтгэл төрсөн амар цөөхөн байгаад байгаа байхгүй юу. Гэхдээ стиллэг, стайлиш хувцснуудыг бол олж чадна заяа. Чанартай хувц авъя гэдэг нь Uniqlo, Gio энэ орно. Хувцснууд чанартай. Гэхдээ хитрхийн энгийн бүр хитрхийн энгийн. Японд одоо залуу хүмүүс нь бол амар стиллэг хувцалдаг аа. Бусд нь бол яг ингээл бүр яг жирийн ингэж өдөр тутамдаа жирийн хувцалдаг байхгүй. Яг тэр жирийн хувцснууд нь Gio, Uniqlo-д байдаг. Загварын хувьд яг сэтгэл төрөх юм айгу цөөхөн байдаг. Тэнгүү Shein-д бол ялцчгүй маш олон төрлийн, маш олон стилийн амар олон дүрдэрх бүрдүүлж болохоор загварлаг хувцснууд гэр ухын бараа ч гэсэн амар хямдхан ингээ олдоод байгаа болохоор би ингээ Shein ингээ донтод байсан байгаа байхгүй юу. Тэгээд би ингээ сүултээ юу анзаарсан бэ гэхээр би Shein-ээс авсан хувцснуудаа за өмсөд бөөст үрэлтчихин ингээ сунах ч юм уу материалын тийм жоохон сул таалуудтай байгааг нь ингээ мэдчихсэн шүү дээ. Тэгэнгүүт нэгдүгээрт би Shein-ээс авсан хувцснуудаа хэдий чанартай байсан ч гэсэн одоо ингээд Монголд байхдаа зүгээр өмсөн хувцснуудад чанарын хувьд нэг яг үнийг хэлэхэд бол нэг ялгаагүй арын хямдхан талаас нэг ялгаагүй ч гэсэн би өөрөө хямдханаар өөр юм болгоод аваад байгаа учраас нэгт би тэр хувцснуудаа ерөөсөө хайрлаж өмсдөггүй. Үнтэй нэг хувц авлаа гэхэд тэрийг айгүй хайрлаж өмссөн шүү дээ. Айгүй удаан жил өмсөхийг бодно. Тэнгүүд би хэн үнээр нэг хувц авчаад тэрийг хэсэг зур өмсөөл ингээл хаягдчихж байгаа учраас зарсуулж байгаа мөнгөний санхүүгийн хувьд ч гэсэн нэг ялгаагүй болж байгаа байхгүй. Тэгэл ингээл Shein-ээс авсан хувцаа Shein нэмчэндээ гэл. Тэгэд ингээ ерөөсөн үн цэнтэй тэр хувц маань санагдахгүй. Тэгэл ингээл амар олон чанаргүй хувцнуудаар шүгээгээд өргөцсөн байдаг ч юм уу. Тиймэрхүү асуудал үүсээ. Тэгээ би ер нь fast fashion амар их хэмжээгээр ингээд амар хямдаар ингээд үйлдвэрлэж байгаа штэ. Тэр гарч ирсэн бүтээгдэхүүнийг би бас авч одоо их дэлхийдээ сөргөнөлөө учруулахгүй томоор авал тийм заяа. Жижигээрээ бол би зүгээр л амар тийм чанаргүй олон хувц авснаас чанартай ганц хувц авсан дээр юм байна гэж би болон боддог лээсэн л да. Тэгээ тэр бодол дээр буцаад ирсэн. Тэгээ Shein-ээс аль болох бага худалдаа авалт хийхийг хичээдэг. Гэхдээ бүр яалтчгүй нэг удаа өмсөд хаяхлаач ч юм уу эсвэл зүгээр одоо хайлын банаар лук бүрдүүлэхдээ нэг л удаа өмсөд ахиж өмсгүй тодорхой хувцснуудыг бол би Shein-ээс авсан зөв гэж би боддог. Үнтэй үнийн дүнгээр би ингээд нэг хувц өмсчод нэг хувц авчаад тэрийг ахиж ингээд өмсгөө тохиолдолд амар олон байдаг штэ. За энэ миний бодожсноос өнгөн шал өөр байна. Би юу гэсэн үг вэ гэхээр би ревювийн сайн уншааг байна гэсэн үг. Shein-ээс юм захиалгахдаа ревювийн уншвал ер нь амар дайжгүй бүтээгдэхүүн олох боломжтой байхгүй. Би тэгэхээр ревювийн сайн уншаагүй юм шиг байна. Би ревю дээрээ хүмүүс нь зураг оруулсан байт энэ төр зургийг хараагүй юм шиг байна. Миний бодожсноос амар тийм шар өнгөтэй. Энэ картиган байна. За Монголд бас янз бүрийн хувц ангууд тэгэл үрэлтдэг юм байж лээс чи. Тэгээ бодонгууд одоо Монголд байгаа хувц чинь тийм амар үнэтэй биш ч гэсэн Shein-ийн үнийг ингэж 2 3 дахин нугалсан байгаа байхгүй юу. Тэгээ ботхоор нэг ялгаагүй юм шиг. За нэг юм байна. Өнөөдрийн миний unboxing хийсэн бүх Shein-ээс авсан бараануудын үнэ нь нийлээд 8333 yen. Хямдхан юм шиг санагдаж байгааз надад бас амар тийг санагдчихэв. Би одоо жишээлбэл 8333 yen авч гараад би гадагшаа гарвал саяны харуулсан яг хэдийн кейсийг л авах бах. Японоос бол. Gio, Uniqlo интерес гадна би ийм картыг амар үнэтэй авна. Тэгж бодохоор бас гайгүй юм шиг. Гэхдээ тэгж болохгүй юм шиг. Нэг талаараа Shein, Temu интерес худалдаа авалт хийх амар буруу зүйл хийгээд байгаа юм шиг санагддаг тийм үе юм шиг байна те.